Цагийн хэрэгцээ шаардлага олон нийтийн хүлээлт дор татврын багц хуулийн төслийг Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүллээ. 4 хуулийн төсөлд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлт нь бага дунд орлоготой өрхүүдийн орлогыг хамгаалж, бичил бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүдийн ашигтай үйл ажиллагааг бодитоор дэмжихэд чиглэжээ. 50 сая хүртэлх борлуулалт хийсэн аж ахуйн нэгж нэмэгц зөрчлийн албан татвараас чөлөөлөгддөг байсан бол энэ бусгыг 400 сая болгож нэмэгдүүллээ. Нэмэгц зөрчлийн албан татврын төлөх хугацааг аж ахуйн нэгжүүдэд 2 сар болгож сонгож өгч байгаа. Тэгэхээр энэ бол одоо үйлдвэрлэгч болон импортлогч аж ахуйн нэгжүүдэд маш их дэмжлэг болно. Өргөн бичсэн төслийн төсөлд үзүүлэх нөлөөд нь бол 2.2 их 80 буюу за төсөвт орох энэ орлогыг одоо бизнес эрхлэгч болон одоо хөөхөнд өөрт нь энэ орлогыг мэдээж байгаа ийм бол хуулийн төслийг өргөнүүлээ. Улсын их хурлын гишүүн Бадам Сүрэн нарын 21 гишүүн санаачлан хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хүүхэд бүр авиас сонирхлоо хөгжүүлж чөлөө цагаа бүтээлчээр өнгөрүүлэх чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих санхүүжүүлэлттэй холбогдсон бүхий л харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна. Хөгжсөн хүүхэд хамгаалгадаг гэдэг энэ үзэл баримтлалын дагуу хүүхдэд хөгжүүлэх зорилготой хууль. Одоо хүүхдийг хөгжүүлэх одоо энэ зүйл дээр илүү одоо олон нийтийн оролцоо, эцэг эхийн оролцоо, боловсролын байгууллага, хүүхдийн байгууллага, тэгээ бусад одоо сайн санаат байгууллагууд тэгээ төрийн үүргийг одоо тодорхой болгож зохицуулж өгч байгаараа онцлогтой. Улсын их хурлын гишүүн Батбаатар өөрийн санаачлан боловсруулсан Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Парламентд итгэх ирээдүйн итгэлийг нэмэгдүүлж, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болсон билээ. Улсын их хурлын гишүүд нь иргэдийн сонгогчдоос авсан саналынхаа үр дүнд байгаагаа ойлгож ажилладаг байх, хариуцлагатай байх. Энийг хэсгэмжлэгээр ингэж улсын их хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр ингээ улсын их хурлын дарга өргөн мэдүүлж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, зогссон, цардсан төслүүдийг эренбэлэх, зарцуулалтыг ил тодруулж, сахилах хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой тогтоолын төслийг Улсын их хурлын гишүүн Бунсалмаа нарын 13 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Одоогоос 10 хэдэн жилийн өмнө нэгэнд улсын цугдчихсан байсан, удчихсан ийм төсөл арга хэмжээнүүд одоо бид нар зэгцлэхгүй болвол асар их ачаалалтай. Ирээдүйд бас энэ төсөл арга хэмжээнүүд хэр хэмжээгээр нэмэгдэж ачаалал дахиж үүсэх нь одоо тодорхойгүй ийм байгаад байгаа учраас энэ удчихсан төсөл арга хэмжээнүүдийн ийм тогтоолын төсөл гаргаж ирж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг эмхтэй, цэгцтэй болгоход энэ хуулийн төсөл бол маш одоо үр өгөөжөө өгнө гэж ингэж бодож байна. Улсын их хурлын байнгын хороод тов дарааллын дагуу хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг явуулж, цаг үеийн мэдээллийг сонсохоос гадна энэ 5 дугаар сард хэлэлцэх асуудлуудынхаа сагалбарыг баталсан. Тухайлбал, хууль зүйн байнгын хороо ээлжид хуралдаанаараа 3 асуудал хэлэлцсэний дотор хүн худалдаалах гэмтэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар засгийн газрын мэдээллийг сонсож, гишүүд байр сууриан илэрхийлцгээлээ. Хүн худалдаалахын эсрэг бас энэ ойлголтыг нэлээд өгмөр байгаа. Энэ кейсүүдийг яриулах хэрэгтэй. За манай улсын хувьд гэх юм бол одоо бүгд найрамд Солон улс, Турк улс, бүгд найрамд Хятад ард улс гэсэн улс орнуудад хүний 8 олон одоо төрлөөр дүрсээ хувиргаж хэрэгж байна гэсэн ийм тооцоо бий. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар цусны донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 62 саналаар санал хураалт явууллаа. Цусны донорын тухай хууль тогтоомжийн нэр томьёоны нарийн тодорхойлолтын үг хэллэгийг ойлгоход хялбар, энгийн, салаа утгагүй байдлаар илүү наривчлан томьёолж, зарим нэг нэр томьёоны тайлбарыг тодорхойлолтод нэмж тусглаа. Байгаль орчин хүн сүд аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Нэн тэргүүнд хог хаягдлын санхүүжилтийн тогтолцоог шинжилж, үүсгэсэн хэмжээгээрээ төлөх зарчим суурилсан төлбөрийн механизмыг бүрдүүлэх ёстой гэж ажлын хэсгийг үндэжээ. Тухайлбал аж ахуйн нэгжүүд тээврийн компани хог хаягдлын компани сонгох хэрэгтэй юм байна. Хог хаягдл өөрөө эдийн засгийн өртөгтэй үн цэнийг бий болгож болно гэдгийн философиг суурьнд бүрдсэн байгаа энэ хууль эрхцэн орчин дээр нэмж сайжруулах юм шаардлага байна. Улсын нисхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан аюулгүй байдал гадаад уудлын байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Амар ахлан ажиллах юм байна. Хоёр асуудал маань бол улсын нисхийн тухай хууль дээр ажлын хэсэг байгуулах тухай, за түүнтэй холбоотой ажиллах ажлын сагалбар хоёрыг нь батгах тухай асуудал байсан. За гурав дахь асуудал бол манай байнгын хороонд хамаардаг тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал байсан.
Улсын хурлын дарга Бямцогт цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй ажлын хэсгийн гишүүтэй уулзаж ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа. Тухайлбал өнгөрсөн 11 дугаар сард засгийн газраас өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт улсын хурлын 18 гишүүн ажиллаж байна. Гэрэл цуцлалтай холбоотой харилцаа бол урд өмнө байсан, хууль байсан. Гэхдээ энийг илүү дэлгэрүүлж аль талаасаа гэвэл хүүхдийн асаргаа талаас нь гэр бүл салсан ч гэсэн хүүхдийн асаргаан дээр эцэг хамтарч оролцдог. За дээрээс нь тээгчтэй холбоотой асуудлууд орж ирж байна. Хий бүтээ гэсэн хэн бүхнийг дэмжиж хүн сурталаас чөлөөлөх ажлын эхлэл болсон зөвшөөрлийн тухай болон түүнийг дагалдуулан нийт 89 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлаас хэлэлцэхийг дэмжсэн. Улсын хурлын ажлын хэсгээс салбар бүрт тулгамддаг зөвшөөрөл олголттой холбоотой асуудлуудыг цувралаар хэлэлцүүлсний дунд төсөл тусгаагүй зарим нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгааг танилцууллаа. Хууль тавигдаагүй шаардлагуудыг жишээлбэл одоо шаардлагатай хэвээрээ байна. Зөвшөөрөл авах шаардлагагүй бас үйл ажиллагаануудыг бас зөвшөөрлийн шинжтэй ийм харилцаанууд оруулж өндөр төвчүүлж зүйлүүд байгаа юмсаа харагдсан. Аль болох хурдан хугацаанд батлуулмаар ард иргэдийн юм уу аж ахуйн нэгжийн бас алга ташсан сайн хууль болгож гаргамаар байна. Түүнчлэн улсын хурлын дарга нийтийн өмчийн хууль, төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа. Шинжилсэн найруулгын төсөл нь төрийн өмчийг үр ашигтай удирдах үзэл баримтал тулгуурласан бөгөөд хуулийн төслүүдийн цоврал хэлэлцүүлэг энэ 7 хоногт мөн үргэлжилсэн юм. За улсын хурлын даргын хувьд бол хаврын чуулганд багтааж энэ хуулийн хэлэлцүүлгийг дуусгах ёстой, батлах ёстой гэдэг ийм зарчмын шаардлагуудыг бас тавьж байгаа. Хууль эцэслэн батлагдсанараа эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэхэд илүү их хувийн хвшлийг, бизнес эрхлэгчдийг дэмжих, ялангуяа ашигын төлөө салбар дээр, үйл ажиллагаан дээр төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх энэ боломжуудыг олгож өгч байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой салбарын 29 хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Эдгээрээс гадна хуулиас давсан журам баталж, энэ нь эцсийн дүндээ ард иргэд аж ахуйн нэгжийн нуруунд дээр өндөр хүүтэй зээл болж байгааг анхаарч ажиллахыг улсын хурлын дарга тус хорооны удирдлагатай уулзах үеэрээ санууллаа. Банкны болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хөв яаж бууруулах. За мөн одоос энэ арилжааны банкын зээлийн хөв рүү бас хадгалан зээлийн оршоо. Энэ банк бус санхүүгийн байгууллагын зээлийн бас ойртуулах ямар боломжтой шийдлүүд байна. Энэ болгон дээр бас тодорхой тоосоо судалгаа хийх ёстой хуралдаа танилцуулна. Улсын хурлын гишүүн Чин бүр нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөл батлагдсанаар цус сусан бүтээгдэхүүний нөөц хангамж сайжирч, иргэд эх орондоо дэлхийн жишгт нийцсэн чанартай тусламж үйлчилгээ авах боломжтой болох юм. Түүнчлэн мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон эрхтэн эдээс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Эрүүл хүн заавал хин нэгнийхээ хайр дуунаа аврах гэж тал эрхтнээ өгдөг биш. Амьгүй донороос авах боломжийг бүрдүүлж өгч тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх энэ эрх зүйн орчныг сайжруулж өгч байгаараа их чухал болно гэж харж байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засгийн газраас 5 дугаар сарын 1-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас орж ирж байгаа энэ өргөн барьсан төсвийн хүрээний мэдээлэл маань бүх төсөөлүүд нь маш өөдрөг байгаа. Өөдрөг байж болно л доо, өөдрөг байх амьдралд хэрэгтэй баг. Гэтэ төсвийн хүрээний мэдээлэл бол нөгөө өөдрөг байх амьдралын юу биш, бидний хариуцлагатай зөв төлөвлөдөг, дүн шинжилгээ хийж төлөвлөдөг, тэрнийхээ дагуу явдаг байх, цахилгаан баттай байх хэрэгтэй юм байгаа тийм. Урагшаага явахын тулд эдийн засгийн эрчимжүүлэхийн тулд альнаас нь татгалзаж байгаа. Одоо туулын хурдны зам гэж сая одоо жишээлбэл ингээд шүүгэр шийдэх ёстой гэжчлээ. Тэнгууд энэ одоо эдийн засгтаа өөрчлөлт оруулахгүйгээр бол бүтцийн хувьд бол дүнгийн өөрчлөхгүйгээр энийг урагшны явуулъя гэдэг энэ үндслийг та нэг тайлбарлаад гаач. Энэ аргументыг нэг сонсомоор байна. За эдийн засгийг магшиж байгаа үед зөв хувийн хвшлээ дэмжих нь зөвхөн төсвөөс гэхээсээ илүүтэйгээр нөгөө төрийн оролцоог хумх чиглэлийн бодлогуудыг л явуулж байгаа. Дээрээс нь зах зээл дээр байгаа ажлын байруудыг хадгалах бодлогуудыг явуулж байгаа. Тодорхой хэдэн үйлдвэрүүдийг төсвөө санхүүжүүлэхгүй төслүүдийгээ ингэж явуулахыг л илүүтэй гол зорилгоо болгож байгаа.